Магистралын үзүүр тоглолтыг ээж гүйцэтгэв. Цэл залуу настайхаа алд үлээр бадарч сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ чин үнэч амтаа хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө өгье гэж эх орондоо би хэлсэн. Монголын төлөө зүтгэе. Монгол цэрэг эрс Монголын ард түмэндээ Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 95 жилийн он баярын мэндийг хүргэж эрүүлэн эрдэм чадал эрч хүчтэй байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Монгол гэдэг эрхэм нэрийг дэлхийн дайдад хүргэж эзэнт хүрнийг байгуулж хөрөө мандуулсан түүх бол Монгол цэрэг хэмээх хатан зөрөгтэй эрэлхийг дайчин баатарлаг ирсэн уухайн төрлөг ухааны цараа байсан юм а. Монгол төр, Монгол цэрэг хоёр мөнхөд хүн холбоотой. 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол ардын журамт цэргүүд Хяагт буюу одоогийн Алтанбулаг хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан учраас энэ өдрийг ардын цэргийн баяр болгон тэмдэглэж байхаар бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тогтоол 1946 онд гарч цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй юм а. Өнөөдөр Монгол цэргүүд маань эх орноо батлан хамгаалахын зэрэгцээ энхийг сахиулах ариун үйлсэд өргөнөөр оролцсон дэлхийн халуун цэг алдар суугаа мандуулж явна. Энэ бол агай түүхт Монгол цэрэг дэлхийн цэрэг болсны тод жишээ юм а. Зэвсэг түвшин цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд Монгол ардын нам санаачлагч нь байж идэвхтэй оролцож ирсэн. Цаашид цэргийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууц хангамжийг сайжруулах, бэтгүрт гаргасан дэтгэврийн зөрүүг арилгах, орчин цагийн зэвсэглэл бүхий цомхон чадварлаг зэвсэг түвшнийг бий болгох асуудал тулгымдсан зорилт болж байгааг бид сайн ойлгож байгаа. Түүх их Монгол цэргийн яруу алдрыг өндөр төргөж яваа та бүхнийг Монгол төрийн алтан соён бод сүл Монгол цэргийн босоо цагаан хиймэр үеийн үед ивэж явах болтугай. Мөнхөд мандан мадрах Монгол улсынхаа төлөө хамтдаа зүтгэцгээе. Монгол төрийн ноён нуруу төвшин байг.